За сайн байцгаана уу. За би өнөөдөр гэртээ ганцаараа амарч байгаа болохоор гэртээ амарсан дээр их цэвэрлэгээ хий гэж бодоод одоо орончлынхаа даавууг угаах гэж байна. За би одоо угаасан орончлынхаа даавууг байрныхаа дээвэр дээр гаргаж тохоор явж байна. Солонгос ерөнхийдөө ийм жижиг одоо намхан орон сууцууд нь юу гэсэн дээврийнхаа хаалгыг хизээч чоожлтгүй байн онгорхоо ижидэг. Тэгээ оршин суугчид нь ерөнхийдөө өөрсдөө амралтын өдрөөр дээвэр дээрээ гарч махшаарч гэр бүлээрээ ингээд найзуудтайгаа ч юм уу дээвэр дээрээ амралтын өдрүүдийг бас өнгөрүүлдэг. Манай гэр бүлийн болохоор зөвхөн орончлын даавуугаа гаргаж тоохдог. Яагаад гэвэл амар том учраас гэр тоох зай ерөөсөө олддоггүй. Нүүрнийхэн будгуудаа бүгдийг шургуулгандаа ингээд хэвтэйхэн янзлаад хийчихдэг. Яг дээр зүгээр ингээ ил тавихаар айгу хөглөрч харагдаад байгаа юм шиг санагдаад ингээ зүгээр гоё тэгцлээд шургуулган дотроо ичдэг байгаа. Би анх Солонгос дээрээд зөвхөн ганц тэмдэглэлийн дэвтэр ашигладаг байсан. Тэрэн дээр бас нэг их юм яг бичиж тэмдэглэдэггүй зөвхөн өөрийнхөө хувийн скетчүүлэл бичиж тэмдэглэдэг байсан. Тэгээ явандаа миний тэмдэглэлийн дэвтэр дээр бичих зүйлсүүд маань ер нь ихсээр агаад яг нэг тэмдэглэлийн дэвтэр дээрээ багтахгүй жоохон юм их замбраагүй болоод тэгээд явандаа ингээд тэмдэглэлийн дэвтэр худалдаж авсаар агаад одоо яг 3 тэмдэглэлийн дэвтэр хэрэгэлдэг болсон байгаа. Солонгос улс нь амар нарийн тоосон зэрэг маш ихтэй. Ер нь өдөр болгон л тоосоо арчихгүй болвол нэг өнчгөд л айгүй их тоос дарсан байдаг. Цонх ялангуяа онгорхой байгавал бүр урдан тоос дардаг. Тэгээд дээрээс нь би өөрөө ийм тоостой орчинд байх амар дургу учраас аль болохоор өдөр болгон тоосоо арчихыг хичээдэг. Гэрийнхаа толнуудыг болон ийм шилэн эдлүүдийг жоохон загал татсан байх маш дургу. Аль болохоор гоё гэлтгнуулаад байлгаж явах дуртай. Яагаад гэвэл баг зэргийн тоос дараал баг зэргийн хурууны хээ үлдэх ч юм уу ийм тохиолдолд гэр хичнээн цэвэрхэн байсан ч ерөөсөө дутуу цэвэрлсэн юм шиг ямар тийм цэвэрхэн биш юм шиг санагдаад байдаг.
маань болохоор анх ийм шаргал өнгийн ийм чулуун ширээ байсан. Тэгээ манай тавилгамуудаа өнгөн нэг цогцохгүй байсан учраас би ийм цагаан хуулга интернетээс захиалж аваад ингээд цэвэрхэн бүрээд наачсан байгаа. Тэгээ маш цэвэрхэн харагдаж байгааз мөн яг энэ хөргөчний маань хажуу талыг би хар өнгийн хуулахаар бас бүрсэн байгаа. Анх болохоор ийм өнгөтэйс ахгүй зүгээр юм цулгуу цагаан. Гэхдээ яг тэртлийн хэсэг нь илүү тийм муухай халтар болсон байсан. Ерөөсөө угаад ч арилахгүй. Тэгээд ингээд хар өнгөөр бас цэвэрхэн бүрчихсэн байгаа. Ain't no mystery. As far as I can see, I won't keep it here. Hey girl, ain't no mystery. As far as I can see, I won't. Энэхүү цагаан уут нь болохоор энэ угаалдуурын маань шүүлтүүрэнд хийдэг ийм зориултын уут байгаа. Хоолны үлдэгдлүүд нь нэг осондоо энэ уутан дотор цуглараад дүүрэнгүүт нь яг энэ цагаан ууттай шүүлтүүрнээс нь цуглаад авчин. Тэгэхээр шүүлтүүр маань их муухай болоод тахгүй маш амар байдаг байгаа. За энэ бодис маань болохоор энэ хиншүү сорогчны төмөр одоо сэтгний тосыг бол зүгээр ганц угаалтаар арилгадаг угаалгын бодис байгаа. Гэтэ маш хортой учраас их болгоомжтой ажиллах хэрэгтэй. За энэ бодис маань болохоор солонгосчууд лакс гэдэг байхгүй юу? Нойлын ерөнхийдөө угаалдуур болон бүх зүйлсийг цэвэрлэдэг ийм хөөсөн бодис байгаа. Бас ерөнхийдөө хортой учраас нүд хамрал орн оруулахгүй болгоомжтой бас цэвэрлэх хэрэгтэй. За би гэрээ цэвэрлээд дуусчихсан. Одоо би гарч гэртээ хүнсээ цуглуулахаар явлаа. Тотой ажиллаад хараад хүрээд ирсэн учраас одоо гарлаа. What's it look like? Солонгос улсад хүрээ мах ерөнхийдөө үнэтэй байдаг Монголын бодвол. Тэгээд Costco-гийн мах болохоор бусад аяг солонгос дэлгүүрүүдийн махыг бодвол харьцангуй хамаагүй хямд, мөн дээрээс нь амттай, гоё зөөлхөн байдаг. Бид өөртөө Costco-гийн мах хэрэглээд бараг жил гарсан болж байгаа. Тэгээд 1 кг нь 12,500 вон гэдэг. Тэгээ солонгост байдаг монголчууд маань бас аваад хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Сүүлийн үед гэхдээ Costco-гийн хүнсний зүйлсүүд нь багаар үнэ нэмэгдээд байгаа. Энэ өндөг жишээлбэл 60 ширхэг өндөг битээр 6800 орчиллоо тэр хавцаа авдаг байсан. Энэ йогурт ихсэн ингээд хайрцгаар нь 5800 оноор авдаг байсан. Одоо бүр 8600, 7800 гэдэг болцсон байлээ.
What's he look like? Бид хоёр ингээд хоёулахны учраас авсан махаа жижиглээд яг хоёр хүний оройн хоолнд таарахаар хэмжээтэй болгоод хөлдөөчдөг нэг нэгээр нь. Тэгэхээр айгүй хурдан ажиллаа тараад хичээлээ тараад орж ирсэн үед яг жижиг хэмжээтэй мах болохоор хурдан гисчдэг. Тэгээд одоо газ махнуудаа янзалчаад ер нь бид өөр унтлаа. Өнөөдрийн влогоор хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд subscribe дараад дараагийнхаа бичлэгүүдээ хүлээж аваарай. Баяртай.